Их Монгол хэмээх Евраан Азийг дамжсан агуу их гүрний голомт нь өнөөгийн Монгол улс билээ. Эзэн богд Чингис түүний залгамжлагчдын хүрч тогтоосон хязгааргүй их нутаг дэвсгэр мэрэгдэж хэмлүүлсээр үлдсэн энэ. Өвгдийн амаараа цусаараа хамгаалж үлдээсэн одоогийн нутаг дэвсгэр эзэн болсон монголчуудаа элбэг дэлбэг амьдруулахад хангалттай баялаг өв их эрдэнэтэй билээ. Сүүлийн 300 жилийн дотор монголчууд энэ жил анх удаа эдийн засгийн бүрэн тусгаар тогтнолд хүрэх алтан боломжийг олж авсан юм. Тийм ээ, 300 жил. Энэ хүртэл ямархуу хүнд бэрх тэмцлүүд явагдсныг эхлээд эргэн санацгаая. Баруун хэрэгэнтэй Роберт Николай Максимилиан Унгрен фон Штернберг гэх герман цустай ир Азийн морин дивизээ толгойлон Монголд орж ирсэн тэр үед манжийн дарлалаас ангижирч байсан Монгол оронд Хятадын цэргийн эрхтнүүд дураар авирлаж богд хааныг хүртэл гэрийн хорионд оруулсан байлаа. Баруун хятадуудыг хөөж богд хааныг чөлөөлсөн монголчуудад улс төрийн тусгаар тогтнолоо олж авах чөлөө боломжийг нээж өгсөн хэрэг болсон юм. Улс төрийн тусгаар тогтнолд хүрэх зам амаргүй байсан бөгөөд 1990 он хүртэл маш урт замыг дуулсан билээ. 1990 оны ардчилсан хувьсгал Монголын их орончдын олон жилийн тэмцлийн үр дүнд хүргэж монголчууд бүрэн тусгаар тогтнолоо олж авсан билээ. 70 жил коммунизмын хараа хяналт талхинд байж хагас тусгаар тогтнолтой явахдаа Монгол улс эдийн засгийн хувьд 90% хойд хөршөөсөө хамааралтай байсан юм. Ардчилсан хувьсгалаар олж авсан улс төрийн тусгаар тогтнолыг эдийн засгаар баталгаажуулах үйл явц удаашралтай бодлогогүй явагдсанаас өнгөрсөн 20 жилд бид эдийн засгийн хувьд 86% өмнөд хөршөөсөө хамааралтай болж амьдсан юм. Өөрөөр хэлбэл бид гадаадын хөрөнгө оруулалтын зохист хэмжээ харьцааг үлдий болтол зохицуулж чадахгүй явсаар иржээ. Энэ талаар ерөнхий сайд Асан Баяр ингэж ярьжээ. Төстэй хөгжих харилцаагаа илүү хөгжүүлэх шаардлагатай байна. Яагаад вэ гэвэл жишээлбэл Оросуудад энэ махыг маань одоо гарцаагүй 10 саяыг авч байгаа ч гэхийн тулд Оросын эрх ашгийг бид нар бас бодолцох хэрэгтэй байхгүй. Оросын эрх ашиг нь юу вэ гэхээр бол энэ бүс нутагт бол бас өөрийн оролцоотой байх юмсан. Энд барьж байгаа зам харгуу ашиглах гэж байгаа тэр том уурхаанууд нь бас оролцох юмсан гэдэг хүсэлтийн тодорхой хэмжээнд хангаж байж тэгэхээр бид өөрсдийнхөө эрх ашгийг урагшлуулна шүү дээ. Тэр энэ бол их тийм нарийн юм хэмдэ хоорондоо уялдаатай асуудлууд яах аргагүй. Нөгөө талаас хятадыг үгүйсгээд хараагүй байхгүй. Одоо хятад гэдэг юм бол одоо муу гэдэг ч юм уу. Хятадын эсрэг үзлийг одоо эвэргээд байх. Буруу биш би хэвээр бод. За дээр нь дэлхийн нийтийн улс орны гэх юм бол 30-30-40 гэдэг бүдүүн багцааны томьёо гэдэг. Тэгээ энэ томьёог л бид нар барьж явах хэрэгтэй юм л да. Жишээлбэл одоо гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 90 оноос хойш 3 тэрбум байлаа гэхэд өнөөдөр тэр зохис харьцаа алдагдсан байна. 3% нь хятадтай болсон. Үлдэж байгаа 3%-ийн дээр нь Орос нь бүх бус дэлхийд хамт багтаж байгаа байхгүй. Энэ бол зөв харьцаа гэх юм арга байхгүй. Тийм учраас бол бид хятадын тэр одоо 3%-ийг нь дүүцэх хэмжээний Оросын хөрөнгө оруулалт бусад одоо орны хөрөнгө оруулалтыг хөл дэмжих ёстой. Ингэж Монгол улсын маань эрх ашиг Баяр гэдэг хүний эрх ашиг Хариуна гэдэг хүний эрх ашиг хангагдах байхгүй. 2000 он гарсаар өөр нэгэн герман цус дээр Роберт Фридланд гарч ирэн өмнө говьд зэсийн асар том орд нээж орхисон 1921 онд орж ирсэн Роберт Унгрен фон Штернберг шиг үүргийг Монголын төвхөнд гүйцэтгэх тавиланг төвөнд оноожээ. Оюут толгойдох зэсийн нөөц нь монголчуудыг хоёр хөршөөсөө хараат бус болгож эдийн засгийн тусгаар тогтнолд хүрэх гүүр гэж бүгд харж найдаж байлаа. Удаан хугацааны маргаан мэтгэлцээний үр дүнд 2009 оны 10 сард оюут толгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурагдсанаар шинэ бараан үүргээ гүйцэтгэж монголчууд үүлэн чөлөөний наранд гарч ирлээ. Гэвч баярлах болоогүй байжээ. Засгийн газар үйлдвэржилтийн жилийг зарлан жижиг дунд үйлдвэрүүдийг идэвхтэй дэмжих бодлого баримтлан Монгол хүмүүр олборлох салбарын өрөөсгөл үр дагавар түүхийн эдийн 8-ны эрсдэл шинжийг биеэр мэдрэн баялагын хараал гихчээс хэрхэн зайлсхийх тухайга эрэлхийлэн байх үест 2009 оны 100 сайн шандын хүнд үйлдвэрийн цогцлборыг байгуулах санаачлаг
Монголын үйлдвэржилтийн дахин төрөлтийн зохиолон гарч ирсэн юм. Цаашид нэмэн өртөг шингэсэн өндөр технологи ашигласан үйлдвэрлэлийг төрөөс онцгойлон дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Түүхий эдийг боловсруулж, аль болох нэмэн өртөг шингээж, экспортод гарган байж, ажлын байр нэмэгдэнэ. Нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэгдэнэ. Хүмүүсийн цалин орлого нэмэгдэнэ. Энэ бол Монгол хүн бүрийн бие сэтгэлээрээ дэмжиж, гар бие оролцохыг хүсэж буй төсөл жинхэнэ Монгол тэмүүлэл юм. Уул уурхайн баялгаа боловсруулж, нэмэн өртөг шингээсэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ажлын байрыг олноор нэмэгдүүлж, иргэдийн орлогыг тогтвортой өсгөн, улс оронд хөгжил дэвшил, иргэдэд хангалуун амьдрал авчрах цор ганц зам гэдгийг хүн бүр ойлгож, энэ төслийг ажил болгохыг тесэн ядан хүлээж байна. Аргасаага одоо 100 гарт тийшээ одоо Орос руу чиглээд тэгээд далайн хэрэг рүү очиод тэндээс Япон ч юм уу, Солонгос ч юм уу, зүүнэд Азийн орнууд руу экспортлох тийм ээ. Ялангуяа коксны өөрсдөө экспортлох тэр боломж нь бол нээлттэй хэрэгтэй л дээ. Ганцхан улсад биш тий. Дэлхийн 100 хэдэн орнд зарах хэрэгтэй байхгүй. Тэгж л бодож байгаа хэрэгтэй. Тэгэхгүй нэг улсын харьяат хамааралд орчгоор ч л ерөөсө тэр улсын юугаар л явдаг байхгүй. Одоо заавраар. За энийг чи одоо хэдэн төгрөгөөр авна. Тэгэл нөгөө хэдэн атгцсан улсууд чинь тусад нь хэдэн зас хаячихна. Тэгэл ерөөсө тэр нөгөө юун тэр дэлхийн үн тэр мэр ерөөсө хамаа байхгүй. Тэгэл ерөөсөө тэр чинь хэдэн хүний хармаанд ороод тэр чигээр хамгийн хямдхан үнээр гараад тэгэл дуусчих. Хятадын зах зээл рүү маш эрчимтэйгээр түүхий дээр нь зөөх бодлого явагдаад байна л да. Ийм учраас бид энийг бол тодорхой хэмжээр зогсоох асуудал гарч ирнэ. Яг тэгвэл хэрвээ боловсруулж чадахгүй бол энийг бид зорилтоод явах. Сайн шандын цогцлбороос Европ, Хятад, зүүн хойд Аз руу дурын чиглэлд тээвэр хийх дэд бүтцийн асуудлагч монголчууд өндсөн юм. Шин дэд бүтэц төмөр замын сүлжээний нэгдмэл байдлыг хангахын зэрэгцээ монголчуудыг далайн 2 дахь гарцтай болгож 3 дахь өршөөттэй илүү дотн харилцаа тогтоох боломжийг хангах юм. Төмөр замын тээврийг хөгжүүлэх 2020 онд төслийг манай дээр боловсруулж ирсэн. Тэр үед замын даргад засгийн газрын хөгжүүлэх агентлагийн үүргээ давхар гүйцэтгүүлж ирсэн. Төмөр замын хэрэглэх газар гэсэн агентлагийн үүргийг. Тэр үед араачтай бүтэц төслийг ярьж байхдаа бол ямар ирээдүйн төмөр замын сүлжээ байх ёстой юм бэ гэдгийг ер нь нэгдсэн сүлжээ байх ёстой. Тэгжээж одоо нэгдсэн эдийн засгийн зохицуулалттай юм одоо улс орон хүчтэй юм аа. Түүнээс биш одоо улсын нутаг дэвсгэр рүү орсон юм годойсон хотны нөхшиг юм замууд ингээд энд уулуурхай салбараа дагаад өгчих юм бол энэ бол цаашдаа ирээдүйг юм а гэдэг ийм одоо хөдөлгөөнлийг ярьж далаад гарцгүй манай орны хөдөл бол нэг гарц байх биш одоо 2 хүн хүчтэй юм чинь хоёр тийшээ аль руу далаа руу гарах улс орон руу хайцах юм боломжуудыг бүрдүүлж шин сүлжээ байгуулах хэрэгтэй гэсэн ийм концепц яригдж байсан. Энэ ордуудыг одоогийн ашиглаж байгаа Трансмонголын гол төмөр замтайгаа холбох зайлшгүй хэрэгтэй. Тэгж өжөөж тэр бүтээн байгуулалтын болоод бүтээн байгуулсан дараа гарах ашиглах асуудал хэвээ явж ингэ таарна. Ганцхан гол магистраль төрийн өмчийн гол магистраль зам дээр төрийн өмчийн өмч дамгаалсан манайх улсын төрийн компаниг харин тэр төмөр зам дээр тавих хэрэгтэй. Дэд үтсийг үүний тулд зөв зохистой бодлогоор хөгжүүлж чадахгүй бол хэсэг бүсгүй салангад ийм төрийн зохицуулалтгүй дэд үтс ингэ явуучвал цаашдаа улс орны энэ эдийн засгийн зохицуулалт буруу явчих юм аа. Энэ жишээг бол одоо бид нар Баян мөртлөө одоо болтол хоосон хэвээр байж байгаа Аз Африкийн Ялгажийн Америкийн олон орнуудаас жишээ бол таарч болох юм. Монголыг монголоор нь хөнөөлгөх, барын зулцгийг багад нь устгах тэдний төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж байгааг үзэгч олондоо тодорхой өгүүлэхийг энэхүү нэвтрүүлгээрээ зорилоо. Монголын малчид дэлхийн ноолуурын 30% үйлдвэрлэн гаргах чадвартай. Тэд жилд 4800-аас 6000 тонн ноолуур бэлтгэдэг. Монголын ноолуур чанараараа дэлхийд тэргүүлдэг үе байлаа. Одоо дэлхийн ноолуурын зах зээл дээр хятадууд бүрэн орхилоо тогтоочход байна. Хэрхэн ямар замаар ингэсэн Монгол хүн бүрийн нүдэн дээр болсон явдал тул товч сануулъя. 90-ад оны эхнээс хятадууд түүхийн ноолуурын үнийг бодлоготойгоор өсгөж эхэлсэн юм. Энэ нь малчдыг ноолуураа дотоодын үйлдвэрлэгчдэд бус урд зүгийн доншуур наймаачдад уралдан өгөх сэдлийг бий болгож байлаа.